Globe International, Democracy Reporting International танилцуулж байна. GSP Plus механизмын ач холбогдол. GSP Plus механизм нь хөгжиж буй орнуудын эдийн засгийг дэмжих замаар тогтвортой хөгжил, сайн засаглалыг бий болгож, ядуурлыг бууруулах зорилготой Европын холбооны худалдааны хилцээр юм. GSP Plus уг хөтөлбөрт хамрагдсанаар 500 сая хэрэглэгчтэй дэлхийн экспорт-импортын 16%-ийг эзэлдэг. Ашиг хүртэгч орн 7200 нэр төрлийн бүтээгдэхүүнээ Европын зах зээлд татваргүй экспортлох боломжтой. Нэгдсэн галийн системд Европын холбоо нь олон улсын худалдааны эргэлтийн 5-1 нь хийгдэж буй худалдааны томоохон оролцогчдын нэг. Тарифыг тэглэснээр ашиг хүртэгч орнуудад үзүүлж буй өр нөлөө. Хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлт нэмэгдэнэ. Бизнес эрхлэгч аж ахуйн нэгж ажиллагчдын хувьд эдийн засгийн үр ашиг өсөх ач холбогдолтой. Экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Экспортын чадвар сайжирна. Экспортын зах зээл өргөжнө. Энэ нь Монгол улсын эдийн засагт хэрхэн нөлөөлснийг 2005-аас 2017 оны энэ графикаас харна. 2010 онд хамгийн их буюу 101 сая еврогийн үн бүхий бараа бүтээгдэхүүн экспортлжээ. Энэ нь манай орны бүтээгдэхүүнийг Европын холбооны зах зээлд гаргах боломжийг нэмэгдүүлж, Монгол улсын эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжилд хувь нэмэр болж байна. Бидэнд гадаад худалдаагаа өргөжүүлэх ямар боломж байна вэ? GSP Plus системийн ашиглалтыг сайжруулах, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний эрүүл ахуй хорой зэрийн бэрхшээлийг хамтран шийдвэрлэх, тээвэрлэлтийн бэрхшээлийг шийдвэрлэхэд хамтран ажиллах, экспортын бүтээгдэхүүний маркетингийг сайжруулах, бүтээгдэхүүний чанарын шаардлагыг Европын холбооны шаардлагад нийцүүлэх. Европын зах зээлд нийлүүлсэн экспортын бараа бүтээгдэхүүнийг нэр төрлийн хувьд авч үзвэл ихэвчлэн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, тухайлбал бог малын өлөн эдэс, үхэр адууны боловсруулсан шир, хонь хурганы боловсруулсан арьс, хоньны ноос, эсхий бүтээгдэхүүн, сүлжмэл бүтээгдэхүүн, самсан ноолур байна. Монгол улсаас 2014-өөс 2016 онд экспортод гаргасан нийт бүтээгдэхүүний 30 хүрэхгүй хувь буюу 21.7% нь GSP Plus-ын хүрээнд хөнгөлөлт эдэлсэн байна. Хөнгөлөлтийн ерөнхий системийн ашиглалтын дундаж хувь 84.9-тэй тэнцүү байв. Монгол улс нийт экспортын тухайлбал уулуурхаан бүтээгдэхүүн 100%, оёмл бүтээгдэхүүн 95%, арьс шир үслэг эдлэлийн 94%, сүлжмэл бүтээгдэхүүний 92%, гутлын эд ангийн 85%, хагас боловсруулсан арьс ширний 74.5% хөнгөлөлт эдэлжээ. Экспортын бүтээгдэхүүний 81% нь сүлжмэл бүтээгдэхүүн эзэлсэн байна. Европын холбооны дэмжлэгтэйгээр бүтээв. 2019 он